Миний худалдаж авсан нөхөр 3 дахь хэсэг 9:45-д тэр ирсэн юм. Хаалга нэгдэж тэр орж ирв. Яг л тэр хоромд Генри агаарт өлгөгдчихсэн юм шиг санагдаж байлаа. Иргэн тойронд юу ч байхгүй юм шиг. Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Генрийг харж чадахгүй байлаа. Тэр харанхуй нөхмөд надад харагдаж байв. Дараагийн хоронд би юу ч сонсоогүй юм. Чих минь таг дүлээ болсон мэт. Чив чимээгүй. Намайг нэг хорон бүрхөв. Энэ мөчид би арай гэж сэхэ аван грейд. Жаахан хөвгчлээ л доо гэж хэлв. Би түүний хүзүүгээр нь тэрвэрч мөрөнд нүрээ наагаад костюмийн захыг чангаар хазав. Тэр үед би ганц л юм өөртөө хэлж байсан юм. Ирина хитрхээ чанга хашгиж болохгүй. Гэрээ хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Генриг орж ирэхийг харсангүй. Учрыг ч ойлгосонгүй гайхаж дууссан нүдээр над руу харцав. Гэхдээ жинхэнэ эр хүний зангаар тэр өөртөө ихтгэлтэй загнаж өсөнд маань гараа хүрхийг хүртэл оролдож байлаа. Би толгоогоо түүн рүү харж байсан ч нүүрэндээ ямар ч хувирал гарахгүй хичээж байсан юм. Гэхдээ нүд маань бүхнээ нууж дөнгөсөнгөө бололтой. Гэрээ миний нүд рүү хараад бараг л дуу алдах төхөж байгаа нэлт. Би салах хүн шиг гартаа барьсан жүнзээ чичрүүлж байж. Гэрээ дарс хаана байна? Би дарс уумаар байна. Ягаад энд дарс байхгүй байгаа юм гэж хашгичв. Намайг уурлуулад дэмийг ойлгосон гэрээ үйлчлэгчийг дуудаж чихэнд нэг зүйл шивнэхэд үйлчлэгч инээнцгэлчгээд яваад өглөө. Би энэ бүхний хажуугаар Генриг ажигласаар байлаа. Тэр Клэр дээр хурж очив. Клэр хитрхийх баяраар дүрж байгаа бололтой. Санал дээрээсээ үсрэн бууж жаргалтайгаар инээмсэглсэн. Тэр Генриг ирэхгүй гэж сандарч байсан бололтой. Түүнийг хоцорсон тухай нэг ч үг хэлсэнгүй. Харин Генри цонхий цайсан ноцтой царайгаа нууц чадалгүй зогсно. Тэр хоцорсон нь надад бүгдийг урдынхаас ч тодорхой хэлж өгч байлаа. Генри ирэхгүй байх гэж их тэмцжээ. Үнэхээр гэвч тэр тиссэнгүй юм байж. Генри Клэрийн ширээнд очиж суув. Түүний нүдэнд унтрашгүй их баярын оч гялалзаж инээмсэглэнэ. Ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хизээч мэдэхгүй. Зөөгч надад дарс авчирч өгөв. Бүр 2 шилэг. Грей нэг шилээг нь авч шилэн аяган цутгах гэсэн боловч би Грейгийн гараас дарсыг нь булан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цөл пал хийлгэн асгаж даашинсан дээрээ хүртэл цутгачихв. Тэгээд нөгөө дүүрэн аягаа авч газар унаглаа. Шил хагарах чанга дуутайд нийлүүлэн би чангаар хийнэж эхэллээ. Грей бүр амаа ангаачихсан зогсож харагдана. Инээ чангаар хөхрөн инээ гэж би Грейд тулган хэлв. Бидний ойр сууж байсан хүмүүс хин тэр бүдүүлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн харсаар байлаа. Яг л миний хүсснээр. Би үсээ задлан сэгсэлгэж бүр сүүлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж гэрээ минь гэснээ. Энэ мань хангалттай санагдсангүй саналаасаа босч Грэйн өвөр дээр сууж тэрэн үнсэж буй мэтэр нүүрэн дээр нь налаа. Ингэхдээ хажуудаа байсан хиймэл ханыг түлхэн унгав. Бүхэл тахим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босгоод тэр агшинд Генритэй нүур туллаа. Би над руу харж байсан түүний нүдийг хизээч мартахгүй. Бид хоёр чимээгүй байлаа. Ирина гэж тэр итгэж ядан шивнэж байв. Би айчжиж байгаа хүний дүрийг гаргах гэж хичээж байснаа толгоогоо өргөн огт тоогоогүй царай гаргаж тэгээд гэж хэлсэн. Генри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нүдэндээ итгэхгүй байгаа бололтой хэсэг дарж байснаа би чамд саад болохгүй гэж хэлээд Клэр рүү яваад өг. Өөр газар руу явъя Клэр гэж тэр Клэрт хэлж байна. Клэрч босч тэр хоёр гараад явчих. Би тэр хоёрыг шилэн хаалгаар харагдахгүй болтол нь дагуулan харж үлээ. Тэгээд л бүх юм дууссан. Би тэднийг явсны дараа асар тайван болж үлээ. Би Грей рүү ирэхэд тэр миний унагсан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд хатагтай Стэнфорд битгий өөргөө зэмлдээ. Энд ч тэр байсан биз гэж хэлсэн. Тийм ээ.
Тийм ээ Грей. Ингэсэн дээр байсан юм гэж би чимээг өхөн хэлсэн. Бид хоёр буцаж ширээндээ суун чимээг өхнөр хоолоо идэж дуусглаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би нэмсгэлэн ярьж хажуугаар нь зөөлхөн сэтгэнэж байсан тул Грей нөгөө ичгэвтер явдлын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй суна. 10:30 үед би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүү. Илдгээр машиндаа суулган намайг гэрт маань хүргэж ирлээ. Хоёлаа удахгүй дахин уулзсан нэстэ гэж гэрийн үүдэнд ирчгээд гарыг маань атхан байж асуув. Тэгэлгүй яах вэ? Тун утахгүй. Ойр ойрхон уулзах болно гэж намайг харуулхад Грей баяр хөөрөөр дүүрч яваад өгөв. Би гэртээ орж хичнээн ч утсан юм бүү мэд. Ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов. Бүх юм нэгэн тартах хоцорчээ. Би Генригийн ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хідэн цаасыг нь авч ширээн дээр өрөөний голд тавьсан сандлыг нь байранд нь тавив. Будин дээрх дэрнүүдийг нь засч дараа нь Генригийн ширээн дээрх зураг төсөл гих мэт зүйлсийг янзлав. Түүнийг шугам гортог бусад хэрэглэл нь газар нэг тарж. Би тэр бүгдийг нь ширээн дээр нь тавиад 100-нд гал тасаалаа. Ингэж хамгийн сүүлчийн удаа гэртээ ихнэр шиг нь байлаа би. Бүх юмаа янзалж дуусаад би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Генригийн түвшлэгтэй сандал хөлөө тавьдаг дэрийг нь баахан харцуулаа. Сандал дээр нь сууж зүрхлээг учраас хөлнийхэн дэрэн дээр толгоогоо тавьж харанхуйг бүдэг улаан гэрлээрээ чимээг өхөн дуугаараа үргэх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг үнсэж байснаа би санаж байна. Өөдний өрөөнд түлхүүр шажигнах дуу гарахад би хурдхан босч өөдний өрөөрөө очив. Генри цонхыг чоо зогсож байна. Над руу харсан ч үгүй. Хувцас тайлж үлгүр төлгөөд хажуугаар минь зүрэн ажлынхаа өрөө рүү явлаа. Би ч тахлаа. Би дөрөөнд орсны дараагаар чимээг өхөн удаан зогссны эцэст тэр хүйтэн хөшөөнөр чи надад ямар нэг юм тайлбарлах уу? Надад тайлбарлаад байх юм байхгүй. Чи бүгдийг нь харсан. Тийм ээ, би харсан. Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан үзэн ядаж гутам шиг дүүрэн инээмсэглээд гэхдээ эн чинь сайн хэрэг гэж хэлв. Намайг юу ч хэлэхгүй байгаад тэр улам улангасч чи чинь яаж ингэж чадваа гэж хамаг чангаар ашгарав. Би чимээгүй л байв. Чам шиг юмыг би 4 жил ихнэрээ гэж дуудажээ. Чи намайг бүр галзуурлах нь ийм юм байж хэрхэвч болохгүй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагүй штэ. Чи ийм юм хийж чадахгүй. Би юу ч хэлсэнгүү. Тэр гараас минь зууран авч намайг газар руу түлхээд чи новш минь яриач хэлээч. Хариулаач. Яагаад чи ингэж байгаа юм бэ? Би түүний нүд рүү харж байгаад хамгийн гашуун худлыг түүндээ хэллээ. Би чамдаа гомдохыг үнэхээр хүсээгүй учраас энэ хайраа удаан нууж авсан. Би удаан хичээсэн боловч үнэхээр тэсч чадаагүй гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг мань тавьж хойшоогоо хөрөв. Тэгснэ инэв. Тэгвэл би чамайг баярлуулах хоёрына. Би чамд огтоос ч хайргүй штэ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч үгүй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би үүндээ баярлаж байна гэж тэр хэллээ. Чи баярлаж байна уу? Генри. Үнэхээр их баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би харж байна л да. Үгүй дээ Генри. Би сэтгэл дундуур биш байна. Бүх юм зүгээр. Нэр нь үү? За. Газар хөвтөд байлгүй босч үзтээ гэж хэлээ тэр дахиад өрөөг торин холхиж эхэлсэн. Над руу битгий хар. Чи над руу харах чирэх байхгүй шүү. Би хориглож байна гэж хашгирав. Би толгоо унжуулж би харахгүй Генри гэж хэлв. Үгүй чи харах болно. Чи өөрийгөө харах болно гэж Генри хамаг чангаар хашгираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай 50-ийн өмнө аваач. Даашин за хардаач. Харуулаа өнгөтэй дарс мөнхлөг даашин зэг минь бүрхэн усжээ. Чи тэрэнд хайртай болсон. Чи түүнтэй явсан. Одоо яа гэх вэ? Гэтэл энэ дарс, энэ үнсэлтүүд тэр олон нийтийн газар бие авч явж байгаа байдал би юу ч хэлсэнгүү. Миний төлөвлөгөө бүтэмжтэй олжээ.
Генрич хэсэг дуугүй суусны эцэст тайван боловч хүйт өнгөр. Чи одоо бид хоёрын хооронд юу ч байхгүй гэдгийг ойлгож ав. Угаасаа тийм хизээч болоогүй байсан дээрээс юм. Эхнэр нөхөр байснаа мартах хэрэгтэй. Тийм учраас надад чамд хадгалагддаг юм бүхнийг чи надад буцааж өг. Мэдээ гэж хэлв. Би одоо өгнө Генри. Би дэшээ өрөө рүүгөө явж бүх зүйлийг авчирв. Түүний зургнууд, түүний бэлэгнүүд, хідэн захаа гэдэл миний түүнээс авсан бүх юмс. Тэр миний авчирч өгсөн бүх юмсыг аваад гал руу шидчихв. Би энийг авч үлдэж болох уу гэж би түүний хамгийн сайхан нэгэн зургийг гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад зургийг авч газар чулуудав. Би түүнийг нь газраас авч илгэндээ тэрв. Тэгээд хоёулаа аль болох хурдан гэр бүлээ цуцлах хэрэгтэй гэж Генри хэлээд галын хажуудах сандал дээр сунгаа. Намайг ганцаараа минь орхиодох гэв. Би буцаж хаалга руу явж байгаад гинэт зогссон. Түүн рүүгээ харсан. Тэгээд түүндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар. Намайг уучлаарай Генри. Хэрвээ чи чадвал намайг мартаарай. Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгүй. Клэрийн тухай бодож баяртай байгаарай. Миний тухай биш, түүний тухай бодоорой. Тэрэн дээр. Тэр над руу эргэн харж чи уг нь ийм л байсан шүү дээ. Өмнө нь гэлээ. Би тийм байсан. Одоо гэхдээ би тийм биш. Бүх юм өөрчлөгдөв шүү дээ. Генри. Бүх юм төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрал сайхан, амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шүү Генри. Ирина надад яагаад өөрчлөгдснөө хэлээч гэж намуухан хэлхийг нь сонсох надад амар байгаагүй. Миний нэр бас энэ ганц өгүүлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором. Би чадаагүй юм аа. Тэс чадаагүй юм Генри гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рүүгээ гарсан. Өрөөндөө орохдоо би уруулаа хитрхээ чанга хадснаас болж аманд минь цус хамтагдаж байлаа. Энд чинь юу ч биш. Энд чинь юу ч биш Ирина гэж би өөртөө дахин хэлж байлаа. Яагаад ч юм бэ? Би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр имийг үгээр л живүүлж чадах юм шиг надад санагдаж байв. Ирина энэ чинь юу ч биш. Дахиад ганц хором тисчих. Энэ бүгд дуусна. Энэ чинь юу ч биш гэж би өөртөө давтан хэлж байлаа. Би өөрийгөө сохорч хоогүй гэж мэдэж байсан ч гэсэн нүд маань юу ч харахгүй байлаа. Чих маань ч юу ч сонсоогүй. Хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнгүүтээ би өөрийгөө дахиад нэг хором гэж дахин давтаж байгаагаа сонссон юм. Гарт маань байсан Генригийн зураг газар унав. Би түүнийг харлаа. Тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томрооноор харсан юм. Энэ бүхэн нэг хормоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм. Яг л цахилгаан захиад өнгөрөх шиг хоолойд халуун төмөр тэгэлсэн мэт болцоход болсонгүй. Би хамаг чангаараа хашгирав. Одоо бодохноо би тэгэхэд зүгээр ч нэг хашгираагүй юм. Надаас гарсан тэр дуу хүний дуу биш, шархацсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг. Яг энэ мөчөд Генри дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж яасан юу болов гэж хамаг байдгаар хашгирав. Зүгээрээ би хулхан хараад гэж аль болох тайван дуугаар хэллээ. Би хөдөлгөөг оролцсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт би унлаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд. Нүдэнийх маань би газар хөвтөж байлаа. Өөрөө хав харахгүй бас нилээд чихүн байхаж цонхон онгорхой хөшгөн салхинд зөөлөн тийрүүлж хөдлөн. Би чинь ухаан алдчихсан байжээ гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босхийг оролдов. Өвдөн маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн ирэхгүй дахин газар унлаа. Би тэгээд газар хөвтөж байгаа түүний зургийг харлаа. Цахилгаан биеэр минь гүйж өнгөрсөн. Би зургийг авч төшлөгтэй санал дээр тавиад өөртөө ярьж эхлэв. Одоо харин дуу маань хүний дуу шиг намуухан сул дөрөөч гэмээр болжээ. Генри, миний Генри. Энэ чинь юу ч биш шүү дээ. Энэ бүгд худлаа тийм ээ, Генри. Энэ магадгүй зүгээр л зүуд байх. Бид хоёр удахгүй хамтдаа сэрнэ, тийм ээ. Тэгээд л би уулхаа болчихно. Нүдрүү маань битгий хараарай Генри. Би үйлж байгаа юм биш.
Одоо нэгэн хормын дараа энэ бүгд дуусна. Хэдийн энэ зүүд ч гэсэн надад хэцүү байна шүү дээ. Гэхдээ энэ бол юу ч биш. Чи надтай хамтдаа үздэй. Генри. Чи бүгдийг мэдэж байгаа да. Чи мэдэн штэ. Би ер нь шал тэнэг байгаа зү. Тим гэж хэлэлтэй Генри. Инээмсэглээчтэй. Намайг шоолж инээ. Юуч болоогүй байхад чинь ингэж өөрийгөө зовоож байгаа надаар дааж гинэж хөхрөөч. Юуч болоогүй байхад. Юуч болоогүй штэ. Би инээмсэглэж байгаа үсттэй. Хардаа. Чи надад хайртай те. Чи бол ганцхан миний Генри. Би жаахан ядарчээ. Генри. Гэхдээ би одоо амарлаа. Тэгэхэд энэ бүгд дуусна. Үгүй би уйлааг байна. Би чамд хайртай Генри. Том хүнд чимээгүй нөлмөс газрыг мань даган урсаж байлаа. Би уйлаагүй. Гэхдээ би ямар ч цорхирох дуу гаргаагүй. Юм ярьж инээмсэглэж байлаа. Нулимс маань л эцэс төгсгөлгүй урсаж байсан юмдаг. Түүний дараагийн сард яг юу болсныг би сайн сандаггүй юм. Генри бид хоёр гэр бүлээ цуцлуулсан. Эхнэрийн үнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэлээ. Гэр бүл цуцлалтын шийдвэр гартал би Генритэй амьдэрсэн ч бид хоёр нэг их олон тааралтад байдаггүй байсан юм. Хаяа нэг тааралтаараа зүгээр мэдлээд л өнгөрдөг байв. Би яаж игээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншсан санагдаж байна. Маш олон ном. Гэхдээ одоо тэр номнуудын нэг ч үг санаанд ордоггүй юм. Ямар нэртэй, ямар ном байсан ёстой бөмбөд. Би гадуур их явдаг байлаа. Хамгийн ядуучууд амьдардаг, намайг хинч олж харахааргүй захын гудамжуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр үед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Тэр үеийн юмнууд ч гэсэн бүдэг бадгал толгойд нь байдаг юм. Нэг удаа намайг нэг хүүхэд заагаад энд нэг эргүү явж байна гэж хэлснийг санддаг юм. Би Геральт Грейтэй ойр уулздаг байсан. Уулзаад сэтгэнэлцэн аль болох ойрхон. Би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чатгаараа хүчилдэг байлаа. Гэхдээ би бас нэг ч удаагийнхаа болцоог санахгүй байна. Би яавч өөрийнхөө дүрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Грей хатагтай Стэнфорд та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их өвчтэй эмэгтэй. Танаа нөхөрт нь ёстой тэнэг. Гэхдээ би түүнд баяртай байна л да гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бүгдийг хийснээ мэдэхгүй. Гэхдээ л ухаангүй байхдаа би болгосон л юм. Тэр өдрөөс миний санаж байгаа ганц юм бол Генри. Би түүнийг дандаа хардаг байв. Тэр бүх цагтаа Клертэй өнгөрөөж байлаа. Нүдэнд нь аз жаргалын туяа татаж үргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би түүний нүүрнийх нь хувирал бүрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Генриг ямар их аз жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сүүлийн хэдэн сар түүнийг дагсан хамгийн хэцүү хардарсан зүуднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа юм шиг харагддагсан. Урдын адил, залуухан, хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан Генри. Дэндүү үзэсгэлэнтэй дээ чимэн. Би Клэригч бас ажигладаг байлаа. Тэр Генрид ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бүхэн зүгээр л нэг сэтгэнсэн юм уу? Түүний өөртөө итгэлийг нь тижээх хоосон ялалт биш. Гүн гүнзгий сэтгэл байсан юм. Магадгүй түүний анхны харинч байсан байж болно. Клэр зүгээр нэг хоосон хүсэл тачаал биш. Ухаалаг, дээд гарлын төгс үсгүй байлаа. Ухаан үзэсгэлэн хоёр нь яг л адил хэмжээшгүй. Генри жаргана. Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахад нь харж үлээ. Тэд хоорондоо ярилцаж инээмсэглэж байлаа. Клэр гоёмсог цагаан хослол өмссөн байсан шиг санагдаж байна. Юутай ч тэр хоёр учиргүй жаргалтай харагдаж байж үлээ. Хотынхан маань гэр бүлийн салалтыг үзэж чаддаг байсан юм. Тэгэхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бүл намайг гэртээ оруулахаас татгалзаж төгшөх болсон юм. Гудамжинд хүн амьтан мэдлэгээч байсан. Найз маань гэгддэг байсан хүмүүсийн нүүр нь гутам шиг жигшил дүрсэн хоосон инээд дүүрэн байдаг байлаа. Би нэг удаа хатагтай Брогонтэй таарлцсан юм. Тэр намайг шинжгүй харснаа. Чи бохир амьтан. Чамайг Грейгийн мөнгөнд шунаж өөрийгөө худалсныг хэн ч мэдэхгүй гэж санаж байна уу? Гайгүй байлгүй гэсэн. Паци Телленс хэд хоногийн дараа гудамд таарлаад хонгорхон минь чи буруу наймаа хэлээ дээ.
Би аль ч ертөнцид байсан Генри Стэнфордыг юугаар ч солихгүй байсан юм гэж үлээ. Ингээд гэр бүлээ цуслуулах өдөр ирв. Би дахиад л Ирина Велмер боллоо. Нөхөртөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Ирина Велмер. Тэгээд л болоо. Салахта Генри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж хэлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхойлоод ноён гэрээ чамаас илүү мөнгөтэй гэж үлээ. Геральт гэрээ тэр өдрийн маргааш Нью-Йорк явах байсан юм. Тэндээсээ бид хамтдаа Европ руу усан онгоцоор явах ёстой байлаа. Тэр орой ноён Барнес намайг дудлаа. Тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээд хамаг юмыг сонсчээ. За, Ирина минь, би маш сони юм сонссон. Чи надад тэр тухай ярих уу гэж тэр хоолойгоо чичвэрлэн байж хэлж билээ. Яасан гэж ноён Барнес. Ямар ч сони хачи юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Генригээс салсан гэж би тайвнаар харуулсан. Гэхдээ энэ бүгд нэрээ чиний буруугаас болсон гэж юу? Чи үнэхээр буруутай юм уу? Хэрвээ та үнийг гин буруу гэж дуудмаар байвал тэгэлдэ. Би Геральт гэрээд хайртай. Тэгэд л тэр. Ноён Барнесийн царай нэхлээд улаан, дараа нь хөх, дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссны эцэст чи нөхөртөө хайргүй юм уу гэж асуулаа. Та Генри Стэнфордын тухай ярьж байна уу? Тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт болсон. Тэгээд чи би түнд хайргүй. Ирина гэд тэр цааш үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нь л. Ирина, энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамаг юм хийгээгүй гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ. Би чинь бурхан биш шүү дээ. Тэр буцаж ухраад саарл толгоогоо харамсалтайгаар сэгсэрч Ирина, чи нөхөр шигэ хүнийг тэр тэнэг залуугаар солихч хүн биш дээ гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ. Би тэгсэн сольсон. Чи Ирина чи би итгэж үнэхээр чадахгүй нь. Битгий итгэлтэй хинт хамаатай юм гэж намайг хинэггүй хэлэхэд ноён Барнес дахиж энэ бүгдийг тисгэ байсан болтой. Тийм бол би юу хэлэх вэ? Ирина. Баяртай Ирина гэж удаан хэлв. Баяртай гэж би үл тоосон янзаар хариу хэлв. Би цонхоор түүний цаана алхаж байгаа урдынхаасаа хүнд ядарсан харагдах төрийг нь харж баяртай ноён Барнес баяртай. Намайг уучлаарай гэж хэмнэж байлаа. Гэртээ хамгийн сүүлд хонсон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүйхэн доод давхар руугаа явсан. Маргааш айгүй бол Генрид баяртай гэж хэлж амжихгүй. Гэхдээ би түүнтэй салахаас гүйцэтгэмээр байна. Би чимээгүйхэн унтлахын өрөөний хаалгыг нээхэд Генри 50 унтж байлаа. Би орлоо. Түүнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл орлоо. Тэгээд нэг цагт минийх байсан орны хажуу зогслоо. Нүүр нь тайман бөгөөд дүлгөөхөн, хавхар сормоос нь хөдөлгөөнгүй, сайхан уруулнах, харанхуйд сайрах нүүрэн дээр нь сэлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байна. Би түүнд хурч зүрхлээх учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр нь түүний толгойн хажуу тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн үнсхийг хүссэн ч Генриг сэрэхгүй тулд хүслээ дарж чадан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд Генри чи юу хийснийг мань хизээч мэдэхгүй, мэдэх часгүй. Аз жаргалтай амьдраарай. Харин би өөртөөгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. Би Генрид хайртай байсан гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээ. Чамайг өхөн өгтлээ хайрлах тэр эрхийг би авч явна гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихүүн саарл өдөр байлаа. Хаяахан хүүтэн бороо асгаж зөөлөн салхи хөгшин саарл үлстэй тийм л өдөр байсан. Галт тэрэг орой 10-15-д явах байсан бөгөөд ноён Грей өглөө над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байлаа. Тэр аз жаргалаар бэлхэж байгаа нь хинт ч ойлгомжтой байсан юм. Би өөр очноо. Намайг харин буудал дээр хүлээж байгаарай гэж би хэлсэн. Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Генриг хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. Тэр Клеринд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөхөөр явсан байсан бах. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагүй байсан ч гэсэн би үрд явахынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байлаа. Гэтэл Генри ирдэггүй. Би цонхны хажууд сууж хэдий хүүтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харцуулаа.
бороод цутгаж байшингуудын дээвэр явган хүний замнууд гилэлцэж харагдана. Хаяахан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шинжтэй цөхөрсөн ганцаардан л чим шиг харагдаж байсансан. Аль хэдийн 9:30 болсон ч Генри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цүгэндээ авч явах зүйлсээ хийхээр сулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байсангүй. Нэг даавуу, хорбын даашинз, толгойч хоёрыг мөн Генригийн зураг. Ийм л хідэн зүйлстэй би тэндээс явсан юм. Цүнхээ дурамжхан хааж байтал хаалганд түлхүр дуурах чимээ, дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Тэр хүрээд иржээ. Би малгайцав хоёроо өмсөж цүнхээ авангаа би үүдний хонглоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нэгээд л харчихъя. Ганцгуудаа. Генри намайг анзаарах ч үгүй гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж үүдний хонголд очин Генригийн ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яа гэв гэж бодоод үүд рүү алхан хаалганы бариулгыг атгах тэр агшинд Генригийн 50 боловч гунигтай дуу. Ирина, надад баяртай гэхгүй явах гэж байгаа юм уу? Гэхин тэр. Иргэн хартал Генри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хам хяналтаа алдчих төгсөн би гэдэг хүн ааха гэж утгагүй дуугаар хэлв. Хоёр түүний ажлын өрөөнд орлоо. 100-нд гал асаажээ. Генри гуниг гялалцсан тод хард нүдэрээ над руу ширтэж. Ирина, чи бид хоёр үрд салж байна. Магадгүй. Гэхдээ чи бид хоёр нэг нэгнтэйгээ уулзрах хувьтай байсан шүү гэв. Би дугайл толгой тоглоо. Вэ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой минь хяналтнаас гарчих гээд хэцүү байсан юм. Би чамд ямар нэг бурууг тоохгүй, чамайг муулахчгүй Ирина. Тэр орой зогийн газар болсон явдал бол ердөөч анзаараагүй галзуурл байсан баг. Ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй. Магадгүй тийм биз Генри гэж би тэсч чадалгүй шивнэв. Чи биш шүү дээ. Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр нь л сэтгэл зүрхэндээ үлдээн гэд Генри хэсэг дугуй болов. Би урд нь хизээш түүний ийм цөхөрсөн чимээгүй байхыг нь харж байгаагүй юм шиг санагдана. Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй, чи өөр залуутай гэрлэн. Тэгээд бүх юм мартагдана гэж тэр маань үргэлжлүүлэн хэлээд гарыг минь атгана. Гэхдээ чи бид хоёр дэндүү жаргалтай байсан шүү гэж хэлэхдээ нүдэнд нь генет гэрэл тусав. Тийм ээ, Генри гэж би шулуухан бөгөөд тайван хариуллаа. Чи тэгэхэд надад хайртай байсан уу, Ирина? Аха, хайртай байсан. Гэхдээ тэр цаг нэгэнд өнгөрчтэй. Юутай ч би чамайг хизээч мартахгүй, Ирина. Чадахгүй. Би чамайг бодох болно. Тэгэрээ Генри минь. Заримдаа намайг санаж байгаарай. Чи жаргалтай байна биз дээ, Ирина? Би чамайг жаргаасаа гэж хүсэж байна. Тэгнэ Генри. Би ч адилхан. Магадгүй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид хоёр эргэж харж болохгүй. Хүн ч нурагшаа харж амьдрах ёстой. Чи намайг жаахан ч гэсэн бодох уу, Ирина? Тэгнэ. Би бодно Генри. Тэрний манууд харанхуй гунигаар дүүрсэн байхыг би харж байлаа. Би толгоогоо өргөж гараа Генригийн мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсгээр Генри чи жаргах ёстой шүү. Бас хүчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харуулслыг давж гарч чадахгүй. Тэр л хүмүүс гуниг харуулсалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтай хүн. За, тийм дээ. Чиний зөв. Бүх юм сайхнаар төгсдөг шүү дээ. Энэ бүхэн чи бид хоёрын аль нэгнийх нь амьдралыг баллалж болох байсан шүү дээ. Тэгээгүй би баярлаж байна. Хэсэг дугуй суусны дараа Генри. Ирина минь баяртай. Чи бид хоёр дахиж энэ хорвоо дээрч бараг уулзахгүй биз дээ гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна. Амьдрал гэдэг чинь богинохан шүү дээ Генри гэж хэлэхдээ би чичирч байсан. Генрид анзааруулахгүй тулд би гэхдээ хэн мэдэх вэ? Бид хоёр 60 настайдаа уулзчих мэдэн шүү дээ гэж хурдхан шиг хэлв. Генри нэмсгэлээд магадгүй. Тэгэд хоёулаа энэ бүгдийг ярилцаад инээж байхгүй юу гэв. Тийм ээ Генри хоёулаа нээлтэн. Тэр толгоогоо гулдайлгаж гарыг минь үнсээд явдаа одоо. Чи миний амьдрал тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү Ирина гэж доор дуугаар шимсэн. Тэр толгоогоо өргөөд нүдрөө минь хараад надад эцсийн удаач гэсэн юм хэлэхгүй юм уу гэхэд нь би түүнийхээ нүдрөө харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн. Би чамайг хайрлсан шүү Генри. Генри гарыг мань дахин үнсээд би жаргалтай байх болно.
Гэхдээ хизээч тэр эмэгтэйтэй уулзраагүй байсан ч болоосаа гэж хүсэх үед надад ирнэ. Амьдралч хатуу шүү дээ гэж сул дуугаар шивнэлээ. Тийм ээ Генри гэж би товчхон хариулсан. Генри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин хоёр гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэдийгээр энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хинч надаас тэр хормыг булаач авч чадахгүй. Генри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад цонхоор харахад тэр довжоон дээр зогсоод л байсан юм. Зөөлөн салхи хүсийг минь үлээж, харин тэр хүссэн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж, нулимсаа залгаад хичнээн явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нэхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж цүнхээ аваад галт тэрэг рүү явв. Геральт Грей намайг буудал дээр хүлээж байлаа. Тэр гоёмсог аяллаа хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алтам сайхан цэцгээ надад өгөхдөө баяртай нэмсгэлээ нүрнээсээ авч чадахгүй байсан юм. Би нэг их юм ярьсангүй галт тэргэнд суулаа. 10-15-ын үед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлжил дараагаар жирэлцэн гүрнэ. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр. Бид хоёр кабинда хоёулахнаа байв. Ноён Грей над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгүй мэд суусаар байв. Грей ингээд арай гэж нэг юм хоёулахнаа үлддэг байна шүү гэж шивнээд намайг твэрхийг оролцсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулв. Байц нараа ноён Грей. Бид хоёр тангалтай цаг байна шүү гэж намайг хүйтнэр хэлэхэд Грей. Яасан бэ хатагтай Стефорд? Үгүй хатагтай Вильмер. Та чинь бүр цонхийчихсан байх чинь гэж үгээ зэн асуулаа. Яагаад ч үгүй. Зүгээр л би жаахан ядраад гэж би нөгөө л хүйтэн өнгөөр хэлв. Бүтэн 2 цаг бид хоёр чимээгүй хөдөлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуйл байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цүнхээ барин бослоо. Хүй, та чинь хаачих нь вэ? Гэж ноён Грей дуун цахиртан асуухад би юу ч хэлсэнгүй буу. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грейн сууж байсан кабины онгорхой цонхон дээр ирж "За ноён Грей, намайг нэг саятан Сан Франциско түлээж байгаа. Би таны зүгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд хэлээд хэрэггүй үсттэй. Стигвэс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ" гэж хэллээ. Тэр амаа ангаан гацчихсан. Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд л хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хүний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгүйцэдлээ үзүүлсэнгүй. Харин танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна гэж илтгэр хэлж чадаж билээ. Яг энэ мөчөд галт тэрэг хөдлөж Грей малгайгаа аван над руу даллаад алга болов. Ингээд би тэр нэг буудал дээр ганцаараа хоцорсон. Хүнд үйлс удаанаар хөвсөн нийл хар тэнгэр намайг бүрхжээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод нойтон навчсал байсан шиг. Харин тасалбар түгээх цэгийн цонхоор нь бүдэг гэрэл сүмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангүй. Би гэрэл сүмэлзэх цонхон дээр очиж байгаа бүх мөнгөө сарваагаад надад нэг тасалбар өгөөч гэв. Тэнтхийн ажилч нь нэг хилааж харчхаад аль бодол руу вэ гэж товчхон асуухад нь би аль нь чамаагүй гэлээ. За та хэлээд хийч. Энэ шугамны хамгийн сүүлчийн буудал хүртэл. Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров. Галт тэрэг буудал дээр ир зогсоход нь би ямар ч хамаагүй нэг буудал дээр буучихна гэж бодсоор дотгошоров. Би нэг цонхны хажууд суугаад дахин хөдлөөгүй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 2 цагаас илүү явсан болж таарад байна. Ёстой мэдэхгүй. Дахиад харанхуй нөмөрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон, би буусан. Маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд буцаж галт тэрэгэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихж билээ. Ингээд л нойрмог ажилчин бүдэг гэрэлтэй мохлог өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал дээр хэвтэх нохооноос өөр юмгүй нойтон тавцан дээр үлдсэндээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийнхан гудам ба хідэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хүлээхэр шидэв. Бүх юм өнгөрчээ. Би хийх ёстой юмаа хийлээ.
амьдрал ингээл дуусчихсан. Би одоо тэр хотгонд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө 9-оос орой 7 хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгэндэг. Гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хизээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй байв. Надад танил нөхөд энэ төр гэж юм юу ч байхгүй. Би ажилдаа яг таг ханддагч хизээч ярьж байгаагүй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хүмүүс нэрийг мань мэддэггүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж таарладаг юм. Би юусоо юм боддоггүй. Ажиллаад л гэртээ ирээд эдчихэд унтдаг. Тэгээл болоо. Би уйлдаггүй. Заримдаа ойдаг шилэнд өөрийгөө харахад цонхиж цайсан ус, нүүрэндээ арай томдсон энэ дэлхийн хамгийн тайван чимээгүй хоёр нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Генригийн баяртай нэмсгэлсэн зураг ширээн дээр минь үргэлж байсаар ирсэн. Зургийн хүрээн дээр Иринада, Генри, үрд мөх гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сүхэрт суугаад түүнийгээ удаан гэрч нь хардаг. Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч уддаг гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ үнэн байгаагүй. Он жилүүд өчнөөнөөрөө урсан ч би Генри Стефордод хайртай хിവэр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би түүнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээл болоо. Намайг аваал нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хүмүүсийн зөвч байж магадгүй. Би түүнийхээ амьдралыг нь аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Генрид хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийсэн ямар ч хэрэгэлзээгүйгээр хийх байсан. Бүсгүйчүүд огтоо. Намайг сонсох хүн бүрт би хэлье. Хизээч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай. Хайраас өөр ямар нэг зориг хүсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь. Хэрвээ чи чаддвал шүү дээ. Би бол чадаагүй. Хүн өхөн өгтөл амьдрах учиртай. Тэгээд ч би амьдрсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгүй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтөй зовлонтой биш ч миний хүч чадал ам маань дотроос унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөн би огтоос харамсдаггүй. Дараа нь юу болохоос айдагч үгүй. Амьдралаас хүсэх ганцхан л юм надад үлдсэн. Би Генриг дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бүхэл амьдрал маань болсон тэр хүнийг би ганцхан удаа, эцсийн удаа хармаар байна. Ганц удаа. Би нэгэн тодтой буцаж чадахгүй учраас залбираад л хүлээгээд л байдаг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад эргэж цаг үлдээгүй байна. Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хүн бүрийг ажиглан хардаг. Оройн гэртээ ирчгээд Генригийн зургийг харж өнөөдөр биш байна Генри минь магадгүй маргааш гэж хөвнө. Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэгч дотроо тэгэхгүй гэдгийг мэдэж байдаг. Ингээд би өөрөө түүхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Генри үүнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундор байхгүй з. Харин тэр маань бүгдийг нь ойлгоно. Тэгээд энэ бүгдийг уншичгаа тэр магадгүй үгүй. Тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд өнгөрөх болно. Намайг огт анзаараагүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа, эцсийн удаа түүнийг харна. Төгсөв.